Эсви подкастын 2 дугаар төлөвийн 33 дахь дугаар. За тэгээд энэ удаагийн дугаарт хүрэлцэн ирсэн Монгол Улсын гавьж хүчин Наранбаатар ах хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Ирсэнд баярлалаа. За сайн байна уу? Сайн байна. За сайхан үлдэж байна уу та? Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж. За тэгээд ажил төрөлч сайн уу та? Сайн ажил сайн. Нэр тэгээд ажиллаа хийж лээ. Одоо нөгөө подкаст маань бол хийгдээд нэг жил гарны хугацаанд одоо та 43 дахь дугаарын зочин болж орж иж байна. Оо тийм үү? Тийм таны өмнө 42 хүн орсон байна гэсэн үг. Тийм тий. Тийм. Сайн явсан шүү дээ. Тийм одоо Жилийн хугацаанд. бидний сайхан ер нь бол чөлөөтэй ярилцлага байгаа тийм. Тэгээд одоо хоёул ямар сэдвээр сайхан буулж болно. Хамгийн гол манай нэг жанжин шугамн зүгээр хувийн үзэл бодлын талаар сайхан ярилцах дуртай. Хов живийн нэтрийг хэв тэгс илүүтэй. Хоёулаа сайхан биеийн бодолтой та ямар бодолтой байна гэдэг л ярилцлага юм. За. Тэгээд ямар ч сан танаас асуултууд байна. Тэгээ хоёулаа мэдгүй хүмүүсээс байж магадгүй. Одооны хүүхдүүд манаас мэдгүй байж магадгүй тийм. Тэгээ та өөрийгөө танилцуулаад хоёулаа эхлэх үү? За тийм ээ тий одоо. Би ч одоо яг залуучууд тий зарим нь ч яг таньдгийн дуу хоолойгоор их таньд юм дөө. Улсууд насын хүмүүс. Тэгээд та нарын үеийн залуучууд бол бараг танихгүй. Тэгэл би ч одоо дуу оруулалт киноны орчуулгын киноны жүжигч. Тий. Одоо энэ ажил мэргэжлэрээ нэг 34 дэх жилдээ ажиллаж байна уу? 34 дэх жил тий. 34 жил болчих. Одоо телевизэд ажилд ороод үндэсний телевизээс эхлээл кинонд дуу оруулаад ер нь тэр мэргэжлэрээ юу дагнаа явцсан дөө. Тэгээ яг би бол мэргэжлийн жүжигчин урлагийн сургуульд өгсөн. Тийм жүжигч мэргэжилтэй тийм хүн байгаа. Тэгээ яг тэгээд нэг орчуулгын кинонд дуу оруулдаг хүн гэхэр чи олон жил дуу оруулахаар зэрэг нөгөө миний дүрс царай харагдахгүй. Студ дотор суухаар хүмүүс ингэ харахгүй. Тэгээ дуу хоолойгоор тань. Тийм ээ. Тийм учраас саяны шив дээр ярьдаг шиг залуучууд хараад бол яг царай хараад бол таньдгүй. Тий яг жүжигчин хүмүүсийг хараад мэдэн шүү дээ. Хөдлөгч нэрийг бол намайг бол дуу хоолойгоор л тань. Тэгэхээс царай хараад бол одоо залуучууд танихгүй. Манай үеийнхэн ахмадууд энэ төр бол таньдаг юм аа мэднэ. Би ч бас нэг ганц хоёр юм хөтлөөл телевизийн хөтлөлгөнд хөдөлдөг л байсан тий. Тэгэл. За 34 жил дуу оруулж байна гэсэн үү тий? Тий. За 34 жилийн хугацаанд ер нь та тоолсон уу? Хэдэн кинонд ер нь дуу оруулав? Байгаа. Одоо эн чинь сайн нэг төрийн хишиг одоо хөдөлмөрөө үнэлүүлэхийн шагналын дээр авах ч одоо тэр тодорхойлт гэж юм уу одоо тодорхойлсон газраас нэхэд өгөө та гэдэг. За. Тэгээ одоо 34 жил дотор уншсан тэр кино нь юу хийсэн тэр бүгдийг бичиж өг гэдэг. Би ч нөө дуу оруулсан киногоо юу яагаад одоо гэрт дотор анханаас нь одоо 92 оноос эхлээл дуу оруулахдаа 1992 оноос эхлээл тэгэл дэвтэрэн дээр анхны кино Германы телевизээ болоо ингээд хүүхдийн баянштай зут ингээд нэрийг бичээл. Тэгээд хоошо уншсан дуу оруулсан кинонууд нэрийг бичээд дэвтэрэн дээр ингээд тэмдэглэл явуулдаг байхгүй. Тэгээд гэрт тэр дэвтрүүд байдаг одоо ингээд зузаан амар болцсон юм бүр зузаан. Тэгээд тэндээсээ нэр мөрөө ингээд хараад яасан. Тэгсэн чил олон ангид кинонууд телевизийн тийм ээ баримтат кинонууд дуу оруулсан. Тэгээд хүүхэлдэйн кино хүүхдийн кино гэд нийлээд л. Тэгээд тоосон чинь 30 мянган кино. 30 мянган кино гараад ирдэг. 30 мянган кино. Тэг яг одоо жишээлбэл цэргийн сургуулийнх ингээл телевизээр гарч ирсэн кино биш үү? Тэр ч одоо 360 хэд ангитай гэтэл нэг ангийн нэг киногоор л тоолж байгаа юм л та. Тэгэхээр 300 жишээ нь 360 ангитай кино бол 360 кино л дуу оруулж бий. Гэх жишээ нь явахгүй юу? Тэгтээ зэрэг тий бодохгүй чи. Тэгэхээр чин би ч жил чин 365 хоногтой тий жилд. Тэгэл 7 хоногийн бараг л ер нь залуудаа бол бараг хагас бүтэнсэн амарддаг байсан дөө. UBS телевизэн тэр чинь видео суугтаа хагас бүтэнсэн 5 кино гаргадаг, 5 уланд оруулдаг. Тэгэл ингээл явах жишээ нь жилд одоо бараг 1000 кинонд оруулдаг байж бодохгүй юу? Тэгэхээр ч одоо ер нь бол тэр чинь бодохгүй дээ чи. Одоо чи бодоод үзтээ 7 хоногт хэдий. 7 хоногт хэдэн кино байх вэ? За одоо өдөрт нэг 5 кино. Тэгэхээр 30 40 кино. За тий 30 50 цаа ч юм уу. Тэгэхээр чинь сард хэдэн кино юм? Сард нэг 100 гэдэг 90-д кино тий. 100-аад кино. За тий сардаа тэгэхэр чинь нэг 100-аад кино гэхэр чинь. Тэгэхээр 34 жилийн хугацаанд харахгүй юм тий. 30 мянга гэдэг бол бас л тий багцаатай тоол та. Тийм ээ. 30 хэдэн мянган кино. Одоо ер нь бол яг нөгөө нэг одоо нэг бүгжний эзэн хаяа үзэхэр яг нэг таны олоо явж идэв шүү дээ тий. Бүгжний эзэн байна. За тэгээд одоо яг нөгөө таны хэлдэг чинь нөгөө цэргийн сургууль энэ төр Орсын Олон ингэ. Танаа үеийнхэн одоо чиний үеийнхэн санаж ийнэгүй Алтар царайтыг. Алтар царайт 5 байсан уу? Байсан тооны доор болсон шүү дээ. Оо тийм үү? Би Алтар царайт гэдэг киног үзээгүй л дээ. 1995 он. За. Чи хэд настай байсан дээ? Би төрөөгүй байсан. За 95 онд л гарсан кино. 95 онд бол Монгол даяар шуугуулсан кино. Монголын үндэсний телевизээр гарсан.
Тэгээд 170 хэд ангитай кино. Бид нар ч одоо жил гаруй дуу оруулаад л. Аа. Халтар сард тоо. Тийм. Тэгээд одоо халтар сард гарч байгаа чинь үнэхээр байлдан дагуулсан кино одоо Монгол яар түн гадаа төгжрөл байхгүй. Хүн халтар сард нь гарч аваад гадаа хүн байдгүй шүү дээ. Тэгээд бодолтой чи. Аав ич ярьж байгаа шүү дээ. Тийм. Харин аав ич л ярьдаг байхгүй. Үнэн. Тэгээд одоо тэгэл би чинь Тооны дуу оруулсан тэр Мигэл Ангел гол дүрийн залуугийн дүү. Тэгэл дүрийнх нь нэрээр телевиз дотор нараа биш Тооны гэхэр аан гэдэг болсон. Тэгээд дуудаг дижил гаруй дуу оруулаад тийм болсон. Facebook шүү дээ. Тэгэл бид нар чинь тэгээд нэг 10 гаруй ангаар төрүүлээ дуу оруулчихна. Тэгэхээр чи бид нар чинь төрүүлээ дуу оруулна гэдэг чи үзсэн юм гэсэн. Тэгэхээр найз нөхөд агмаатансаа даахтунаар асуугаал. Стерлээд зүгээр болох. Стерлээд хараа орох уу яах вэ яриад өгч. Яа тэгээд л ерөөс үүлэвт нь яриулах гээ ярьж сонин биш бол чи та нар өөрснөө үзгээд зогтож мухтаал уцаа салгаа зугтаалаад тэгээд одоо 30 гаруй жилийн өмнөх үеийн юм да тий. Тэгэхээр одоо чиний үеийн залуучууд бол тэгдэж шүү. Үнэхээр Монголыг байлдан дагуулсан киног ярихаар одоо чиний үеийн насныхан халдар сэрээдэг харчаа те. Энэ кинонд дуу гэд тоохгүй. Нэг гачин кинонд энэ дүү Монголын ардын тэгэж байлдан дагуу. Үст амар үзсэн байх та гайхаад байт. Өстой яг бүгдээрээ зурагттай айлынтай бол айлынтай орж цуглаж. Өстой яг тэгж үздэг байсан гэсэн. Харин тийм шүү дээ. Латин Америк Венесуэлийн телевизэн кино. Тийм, Венесуэлын. Тийм. Үнэхээр байлдан дагуулж ирсэн гэнэ аахгүй. Тийм. Зүгээр Наранбаатар та ер нь Монголын орчуулгын кино шүү дээ. Одоо юу дуу Монголын дуу оруулагч нар ер нь за дэлхийд гэж ярих хэр төвшөнд явж байгаа гэж та боддог вэ? Орчуулагч нар уу? Юуны одоо киноны дуу оруулагч нар уу? Тийм, дуу оруулагч шүү дээ. Ер нь бол яах вэ? Одоо бол 1963 оноос л гэж бодлоо та. Одоо хэдэн жил болцсон те тий. 63 онд л одоо Монгол кино үйлдвэрч том байгууллага байхад л тэнд л одоо орчуулга анги гэж байгуулагдаал. Тэгээд л одоо гадаадын тухайн үеийн социализм гэж ярьдаг одоо социалист улсуудын кино зөвлөлт холбоод улс тэгэл Унгар, Польш, Герман гэдэл явж өгнө л доо Чехословак гэл. Зөвхөн тийм социалист орнуудын кинонд дуу оруулж ингэж эхэлсэн байхгүй юу? 1963 онд Монгол. Тэгэхээр тэр үед одоо манай Ахмадууд дуу оруулагч нар гарч ирж ирсэн тийм Монголд 63 он. Тэгээ тэр үеэс эхлээд одоо ингээ бодоход чинь яг 200 дамжсан байж та тий 20 21 дугаар 100. Тэгэхээр чинь бас одоо үед бол яг миний бодлоор ер нь бол нэлээд дээгүр ерөөсөө одоо юу гэдгийг авиас бэлэг дээгүр өндөр одоо гүйцэтгэлийн ур чадвар их өндөртэй мэрэгжлийн талдаа их өндөр төвшөнд л явж байгааг би ойлгож байгаа. Яг гэвэл бид нар 2004 онд тэгээ байхад энэ одоо юу 2004 2026 хэдэн жилийн өмнө 22 жилийн өмнө Москвад очиж нэг Монголын жүжигчд очиж дуу оруулсан. Тэгээ Москвад бол нэг тэр Иесусийн чиглэлийн киног Америкт авч яваад бидрийг бүх зардлыг даагаад тий Москвад байрлах зочид буудал ирж очих онгоцны юу цалин хөлс гээд бүгдийг даагаад тэгээ нэг 10 жүжигч Монголоос авч явсан байхгүй. Дуу оруулагч нар. Дандаа дуу оруулагч нар. Тэгээд бид нар тэр кинонд яг Иесусийн чиглэлийн ганцхан кино. Тэр киног бол яасан гэхээр тухайн үед орны хил дээр ганцхан кино шүү дээ дуу оруулсан байхгүй. Тэгээ манай Монгол жүжигчд очиод тэр студид бичсэн Оросын одоо найруулагч ярьж исэн. Одоо орны тэр ч одоо 20-од улс очсон биш үү. Тэр нэг киног л ганцхан кинонд л одоо орны хэлээр дуу оруулж байхгүй юу. Тэгсэн чинь Монголын жүжигчд үнэхээр сайн байна. Авестам ингэж Оросын дээр бичсэн студид ажилласан найруулагч нар нэлж исэн. Тэгэл чи бодохгүй. Тэгэхээр өндөр төвшөнд байгааз 20 хэдэн жилийн өмнө тэгж бид үнэлэгдэжсэн байхгүй. Би залууч байжтэй бас 30 хэдэн настай л тэгэл би гол дүрдэнд оруулж ирсэн Москвад. Тэгж ийсэн байхгүй. Тэгэхэд тэр найруулагч нь л өөрөө ондоо гэж. Ондоо. Тэгээ бидний өмнө орсон ямар улс гэлээтэй бас нэг Латин Америкийн улс байсан. Тэгээд тэр мөртэй харьцуулаад Монголын жүжигчтэй сайн байх шүү гэж ярьжсэн байхгүй. Бид нэр тэгтээ ер нь бол би энэ талаар асууж байгаа шалтгаан би одоо жишээнийхээ бас багасаа л ингээл зэргийн сургууль Монголоос ахвал үзэж өссөн хүүхдтэй. Тэнгүүд яг Монгол хэлээр ингээд сонсоод төрлөг хэлэн дээр байгаа юм шиг бид кино үзэж чаддаг байхгүй тий. Тэгээ нэг сэтгэл хөдлөл мэдлийг яг л гаргадаг. Би яхаа хятад сурсан. Хятад хэлтэй. За. Тэгээд одоо энэ хятад хэл одоо энэ Америк Холливуудын кинонууд гарна шүү дээ. Хятад дуу оруулах үнэхээр байдаг байхгүй. Бүр маш муу. Тэгээд цаадлын юутай одоо тэр юунаас үзүүлжтэйс болт юм яа гэм мэдэхгүй. Маш муу ер нь дуу оруулах юм. Хятад уу? Тэг хятад ер нь орчуулгын кинонд аюу гадаад кинонд. Энэ манай өөр монголчууд бас гайгүй сайн шүү дээ. Өөр монголчууд ер нь уншаад
Тэгээ өөр монголчууд баг одоо нэг ам барилт гэж мэргэжлийн хэлээр ярьдаг юм л та. Ам барилтын тэр сайн хийгээд шиг байдаг шүү дээ. Өөр монголчуудаас. Гадаад гинөнд яг хөө яг тэр хэлмэлийн манайхан сонсоод шаалдаг болохоос тэгээд энийгээд идэх болохоос. Энийг гэхдээ бас өөр монголчуудаас мэднэ тий. Ганц хоёр хүн таньна тань. Одоо одон телевиз дээр очижсэн уу? Нэг очсон би. Тэгээд яг хөө одон телевизийн манад хүртэл Монгол телевизэд бид нар ажиллаж байхад ирж ирсэн. За. 2000 оны ихэр л бахад бас л тэр үед л ирж ирсэн та. Тэгэл манай жүжигчтэй уулзаад өөр Монгол яг нөгөө бид нар шиг дуу оруулдаг жүжигч нэрээд л одон телевизийн. Бидний ажиллаж байгааг хараад л те. Тэгээ тэд нар бол яг нөгөө Монгол бичгээрээ юм бас. Монгол бичгээрээ өгмөгөө бичиж ингэж дуу оруулдаг л. Тий. Сонирхолтой. Тий. Бид нар бол гэрэл халахаар явж байгаа ч те. Тэгэл уулзж ярьж ирсэн л та. Тэгэл ер нь манай Монголын одоо аргалахын жүжигч дуу оруулагч нар бол сайн гэл. Тэгээ ер нь киног орчуулагч нар бас байгаа шүү дээ. Орчуулагч, киноны орчуулагч нар чинь маш чухал. Маш чухал. Одоо ямар хэлнээс одоо олон хэлнээс л одоо кино гарч ирж байна тийм ээ. Хятадын олон ангид киногод хятад орчуулагч байх хэрэгтэй. Японы олон ангид кинонд Япон солонгос хэлтэй хүн. Тэгэл одоо голцоо Холливуудын киног англи хэлтэй хүн орчуулж байна. Тэгэл орос киног орос хэлтэй хүн гээл. Киног орчуулдаг орчуулагч нар их чухал. Яг бол манай Монгол ахуу тэр буулган шүү дээ. Монгол их хэлээ сайн мэддэг байх шүү дээ. Орчуулагч нар. Тэгжиж киног орчуул. Тэгээд тэр орчуулсан тэр сайхан үгнүүдийг бид нэр одоо дуу хоолойгоор одоо сонсогч олонд Монголын ард түмэнд хүргэж штэ. Дамжуулж тий. Тэгж л явдаг ажил бол тий. Заримдаа залуучууд бол зарим нь андуураад надаас бас асууж исэн хүмүүс байж л байгаа залуучууд. Та хэдэн хэлтэй вэ гэж. Намайг өөрөөр хэлбэл нөгөө киногоо өөрөө орчуулад уншаад байдаг гэж ойлгоо. Тусдаа орчуулагч байдаг гэж мэдэхгүй байхгүй. Тэр орчуулгын баг байдаг шүү дээ. Бүр орчуулгын баг байгаа шүү дээ. Тэгэлгүй байдаг байгаа тийм чинь. Тэгэл бүх телевиз жишээ нь Монгол телевиз гэхэд багтаа тэгэл кино албан. Тусдаа тэгэл 25 г тусдаа кино албан орчуулагч ингээд байж шүү дээ. Бүгд багтаа тий. Арматрах ер нь цаашдаа одоо энэ одоо та бас сая гавья тавлаа тий. Одоо зүгээр нэг жүжигчнэрээ нэг ажиллаад үзье гэсэн бодол байгаа. Зүгээр яг кинонд өөрөө тоглоод байлгүй яг. Би ч одоо ер нь бол тэгэл би нэг 40-д кинонд тоглосон шүү дээ. Тийм үү? Тий, Монголын уран сайхны нэг 40-д кино байгаа шүү. Гол ба туслах дүр. За. Гол дүр тоглосон гэж 30 гаруй жил ингээд урлагт ажиллаж байгаа чинь тий. Гол дүрийн дээр яг тэр одоо урлагийн гавь зүтгэлтэн алдарт найруулагч Жигжидийн Бендер ахын найруулсан тэр худагийн мис гээд дөрвөн ихэр охинтой. Тийш дээ. Тэр аавын тэр тийш дээ. Худагийн мис. Тий, худагийн мис гэж байна. Бендер ах олон кино хийсэн та авч явахдаа тэгэл Бендер ахын зүгээр баримтат кино минунд орж гарч илээсэн. Тэгэл туслах дөрүүдэн тэр байгаа. Тэгэл тэр юуны халуун сэтгэлгээд манай энэ лавгсруу ахын тэрийн хошин урлагийнхны тэр хийж ирсэн кинонуудын дүрмөр байгаа. Тэгэл Монгол телевизийн одоо олон их зохиомжууд байгаад энэ архивт нь байдаг. Теле зохиомжууд. Теле зохиомжууд дөнгөж одоо телевизд ажилд орчоод залуухан байж исэн жил алдарт найруулагч Шимцгой нэг алаг барав гэдэг хүүхдийн жүжигэнд тэр алаг барууны толгой дотор ваар угалчаа тэр ваарыг тэр баруунаас авах гэдэг нэг залуу ноцолдоо л гэдэг гол төрийн залуу хүүхдийн жүжиг. Тэгээд алаг баруунаас эхлээл явж исэн би. Тэгэл ер нь халуун сэтгэл лодгийн мис одоо тэгэл хүүхдийн олон ангитай тоглож болохгүй нас энэ өсвөр насны хүүхдүүдийн тухай он цагийн ярилж идэл хэдэн кино байгаа шүү. Тийм ээ. Яг таны хийсэн чинь санаж байна. Тий. Ер нь одоо яг YouTube зарим нь өөрөө хувийн архивт надад бий л те. Тэгэхээр тэрнээс гадна YouTube дотор энэ хайгаад нэрээр нь яхаар байдаг юм билээ. Тэр кинонууд байгаа. Тэгээ одоо яг хөө мэдээж найруулагч нарын тэр хараад өөрөө тэгэл тоглоно шүү дээ. Манай фантастикийн хийсэн хэдийн нөгөө зураа мураа тэр би чинь цэдэн болгоо тоглосон шүү дээ. Маршал. Ороод гардаг юм аа жоо. Тийм л үү? Тий. Өөр намайг чинь найруулагч тамир найруулагч дуудаад нарахаа цэдэн болгоо таныг дуугүй. Би одоо төмөргийнхэн тэр яатсан. Би одоо таах юм. Бид олон юм ярьдаг. Бид тэр энд шийдсэн аа таныг өөр проп хийгээд өөр хараад тэгээд цэдэн болгоотой ингээд нүдэн шил хийгэн тэр хийгээд 20 насаар өгшөрсөн. Нэг ус мүсийг бууралтуулж бодож бариад ингээд тэгсэн чинь чихмэх ер нь цэдэн болгоод ойрхон байсан юм. Адилхан харагдаад ингээд тэгээд тоглосон шүү дээ би. Зураа дээр тий. Тий, зураа хоёр дээр. Тий. Нэг хэсгэн гараар өнгөрдөг. Уцаар ярьж байгаа. Тийм шүү дээ нөгөө ихлэл хэсэгт гардаг үлээ тий. Баахан хятадуудыг гаргаад хятадууд гардаг тий. Тийм шүү дээ яг үнэ. Гээл дөрүүд байгаа. Тийм ээ. Одоо хилэнгүүд канон тоглосон юмд байгаа шүү. Тийм. Энийг гэхдээ ер нь л нөгөө нэг дуу оруулагчаар нь л их үнэлдэг юм шиг байна тий. Тэгвэл нөгөө нэг дүрээ мөгсөн кинонуудаар ингээд нэг юм бодохгүй мөртлөө энэ хүн угаасаа л дуу оруулагч гэж боддог юм байна. Ер нь бол яг би ер нь телевизийн орчуулгын кинонд дагнаад явцсан юм л та. Их ажилласан юм тэгээд.
За хоёул одоо жоохон хувь өнрөө нөрөө. За Наранбаатар ах ер нь өөрийгөө дүгнээд 3 үгээр хэлвэл ямар хувь юм бэ? 3 үгт багтаагаад хэлвэл. Одоо зөв хүмүүжилтэй. Тэгээд нэг жоохон авиас бэлэгтэй гэх юм уу? Уран чадвартай юм л хүн юм уу? Ер нь багнаас Улаанбаатар хотод өнгөрсөн үү? Угаа би өдөө төрсөн. Ааха. Миний аав ээж хоёр. Одоо би сэхэтэн малчин ажилчин гаралтай гэж ярьдаг шүү дээ. Аав ээж маань ажилчин, би ажилчин гаралтай л хөгт юм байна. Тий. Аав маань одоо үйлдвэрийн жолооч ажилчин хүн байлаа. Ээж маань Монгол уран зохиолын багш хүн байлаа. Аав ээж хоёр маань ажилчин гаралтай. Арай сэхэтэн гэхгүй тийм ээ. Тэгээд л малчин гэхгүй ажилчин гаралтай л айлын хөвгтөлтэй би. Тэгээ би ч одоо айлын их хамгийн бага нь. Тэгээд нэг ихч 3 багтай. Ихээс 5 уулаа. Тэгээ айлын бага хөвгтүүд ч одоо манай үеийнхэн ялангуяа их мэдэнтэй одоо айлын бага хөвгч амар ирэх байдаг шүү дээ. Өг ирхлээл одоо хүртэл бас тийм л байдаг багт. Тэгэл зарим хөвгтүүд нь бүр отхон нэр авцсан те. Улаанаа энэ төр нэртэй. Нэг улаанаа байдаг те үгүйсэн. Тэгэл маансуу ирхлээл идэг. Би одоо багтаа тийм байгаагүй. Уг нь отхон юм мөртлөө. Тий айлын отхон мөртлөө. Баг тийм байгаагүй тийм үү. Ээж маань ямар санта том ихчийн хүүхдүүд миний үеийн хүүхдүүд вэ л дээ. Тэдэрт жихэр янз бүрийн юм өгөөд тэгвэл би тэгэл байж идэг гэсэн. Уулахгүй тэгэл чимээгүй. Тэгвэл мөн хүүгээ мартчих гээд. Тэгэл жихэр өгдөг. Тэгээ ирэх зам байхгүй. Тэгж өссөн юм чи. Тэгээ айл яг гэртээ тэгээ яг удаа манай аав ээж маань ах ихч ах нарын маань одоо тэгэл ажилчин гарлаар өсгөөл ингээл явуулсан. Гэртээ бол ганц дээд боловсралтай би юм байгаа. Баг тийм ээ. Тэгэд шууд Улаанбаатар хот орж ирээд. Тэгээд таны үед чинь гэхдээ юу соёл урлагийн сургууль гэж байгаагүй үстэй. Байгаагүй. 1989 он тэгэл улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги. Кино драмын анги. Тэнд чинь шалгалдаг бол манай үеийн тухайн үеийн чинь одоо бид нар чинь тэгээд миний үеийн тэгээд тэнцчихэд эзэн намар ирсэн чинь харин багшийн дээдийн кино драмын ангид тэнцчихэд ирэхгүй та. Тэгээд томилдоо аваад 8 сарын 20-нд ирээ багшийн дээд иргэсэн. Тэгээд багшийн дээд 8 сарын 20-нд яваад очсон чинь харин нэг хүн гарч ирээ яриа хийгээд. Тэгээ ямар яриа хийсэн гэсэн чи одоо 1-р курсынд жүжигчний ангийн хүүхдүүд, дуулаачийн ангийн хүүхдүүд энэ байна наашаас сугалцгаа гэдэг байна гэдэг. Тэгсэн ч хүн ингэж ярьж байгаа. Одоо улсын багшийн дээд сургуулийн урлагийн факультет гэдэг нь одоо дуу те дууны анги, жүжигчний анги, найруулагч, хөгжмийн бүгд соёлын ангийнх. Эндээс нүүнэ. Тэр хуучин 3 яам байсан одоо байгаа байрна л да энэ. Суусан. 3 яам байсан. Барилгачдын соёлын орд гэж байсан гооч. Тийшээ нүүн. Тэнд одоо соёл урлагийн дээд сургууль гэж байгуулагдаж байгаа. Та нар одоо тийш бүх юм зөө гэдэг. Тэгээ бид манай үеийг нүүлгэж ирсэн байхгүй. Тэгээс анх байгуулагдсан тийм. Таны хэдүүр 3-р курс байсан гэсэн үү та? Үгүй бид нар анх орж байгаа юм чи. Бид нар чинь манай үеийн тэгээ 90 онд манай сургууль чинь сууйс. Бид нар чинь сургуулаа байгуулж хаягийн татчихлаа шүү дээ. Та тэгэхээр яг нөгөө нэг багшийн дээдээс очиж нүүжсэн үед юм байна тий. Яг л анх одоо 1-р курст ороод очижсэн. Тэгээд нүүжсэн байхгүй. Тэгээд 90 онд манай сууйс чинь байгуулагдсан. Сугар гэдэг хүнийг бол мэдгэл юм байна тий. Мэдлэг байх сугар багш. Тэгээд одоо манай ангины дээр соёл урлагийн сургуулийн кино драмын танхимын эрхлэгчээр ирж исэн ажиллаж исэн хүн. Олон багш нар бий дээ тэгэл. Тэгэл би чи ардын шишин хөтөлмөрийн баатар төрийн сойргол ган төмөр гэж үний шав болоо. Жүжигчний. Тэгээд тайзны хэл яриад Монгол улсын гавьяат багш 90-д орднаасан багш. Хоёр агуу багш шав болоо. Тэгэл сууж орж илээ тий анх тий. Одоо танаа ингээд тийм ямар юм хүмүүссэн бэ? Гэхдээ манай анги одоо тэгэл ер нь оюутны анги тий 4 жил хамт сураал одоо ер нь бол манай ангийнхан бол нэг 20 гаруй хүүхэд ирээд лээд ер нь бол шигшигдэж штэ ер нь 4 жилийн хугацаанд урлагийн сургууль чинь шигшигдээл тэгэл янз янзын хүүхдүүд шалтгаанаар тэгэл яадаг л дөө зарим төгсдгүү тэгээ 10 хөдөлөл 50% л төгсөж исэн юм одоо 12 л тэгээд л 6 эмэгтэй 6 эрэгтэй төгсөөд л тэгээ манайх одоо 50% нь ер нь ажлаа урлагийн тал руугаа ажиллаа хийж ин шүү манай ангийн одоо 3 бисээ гавьяатаа 3 гавьяатаа болчихлоо штэ манай анги тий эхний гавьяат нь манай Эрдэнэ зан хошин урлагийн маск продакшны жүжигчний автаа нэг юм уу тий оюутны нэг анги за тэгээ Эрдэнэ зан заанаа маань одоо гавьяат анхны манай ангиас тэгээ хоёр дахь гавьяат нь манай Баясгалан жүжигчин драмын театрын Баясгалан моно театрын тий Баясгалан маань хоёр дахь гавьяат тэгээ гурав дахь гавьяат нь бий болоод ингээд тэгээ манай ангийнхан чинь ер нь байгаа манай одоо сугар багшийн галжи сая ярьла сугар багшийн охин одоо болормаа тий болормаа одоо манай сууйс багшилж байна болормаа манай ангийнх болд эрдэнийгч танай анги мó манай анги сугрын болмогоо манай анги тий одоо сууйс багшилж байна одоо багшилж байгаа шүү багшилж байгаа тий
олон бас шавнар төрүүлж байна Запалраа маань. Тэгэл манай Эньяхүү байна. Одоо урлагийн CT сургуульд энэ багшилж ийсэн. Урлагаараа одоо ингэ яваад манай Одги байна. Олон кинонд одоо зургийн дараагаар олон кинонд тоглосонтой Монголынхаа энэ төр гэл. Хоочны кинонууд. Манай Одги байж манай ингээс тэгэл Батна харимдал байна манай найруулагч. Одоо олон цэнгэлдэг наадам шоу энэ төр найруулдаг. Батна харимдал ч одоо манай ангийн хүүхд гэл. Манай ангийнх юм байна. Тийм байна. Яг шилжижсэн л үе юм те. Багшийн дэдэс. Тий. Тэгэл ер нь сүүлийн анхны одоо элсэгч нар манай ангийн байхгүй. Элсэгч анхны элсэгч гэж ярина да тий 90 он. Тийм баг. Анхны элсэгч. Тэгнь. Тэгэд яг Орос нь бол энд ороод төгссөн юм шүү дээ. Тий ороод тэгэл тийшээ багшийн дэдэд төгс тийшээ сууш байгууллагад төгс курст очсон ах эгч нар бол анхны төгсөгчд болчихж байгаа юм. Бид нар анхны элсэгч болоод тэд нар анхны төгсөгч болчихсон сууш. Тийм. Нөгөө таны үед тийм төгт. Заанахтай л яриад таны үед ингээд доод курсын нэг соос гүгдэг байсан гэсэн үг юм уу? Аа? Соос зүлгдэг байсан ингээд шинэ сүйст орж байгаа хүмүүс те. Гомидгүй соос өгдөг гэсэн тэр нь ямар утга? Яг нэг бүр ингээд одоо бүр шинэ ингээд сүйст орж иж байгаа жүжигч болох хүмүүс нэг нэгээр нь ингээд авч ингээд итүүд митүүд бүх юм дээр нь тусалдаг байсан ингээд. Аа тийм. Тийм байсан. Бид нар чинь тэгэл бидний үед чинь тэгэл ер нь 2 3 дугаар курсээсээ хэлээл морь уйн энэ тэгэл ярьдаг нөгөө ахаад нөгөө кино драмд хэлсэж байгаа хүүхдүүд бэлддэг. Тэр уйн гэдэг яриач та нараас гаралтай юм. Одоо манай үеийн ер нь тэндээс л эхэлсэн. Уйн уяач тэгэл. Тэгээ суусын тэр урд талч нь зөвхөн нэгдсэн имлэг мангар өндөр имлэг байсан. Тэгээ хавар тэнд сууш шалгалт өгж байгаа хүүхдүүд маа баахан уяач тэр имлэгийн сүүдэрч суучна. Тэгэл өөдөл хараалаа. Энэ жил нэг уйсаа гэл яах вэ гэдэг хүүхдүүд хараа сууж идэх сүүдэрт нь. Тэр чинь 5 6 сард авдаг халуунд 100 болсон тэгээд 100 авдаг. Суусын жүжигчний ангид. Тэгэнгүүт л би энэ инквайрийн тэрийг уйжээлээ шүү дээ. Одоо энэ хөвтөл нь. Тийм үү? Тийм инквайр ч одоо миний шав шүү дээ. Тэгэл ангууяал тэгэл тэр сүүдэрт сууж инквайр нарахаа орилол гараад тэнцсэн. Тэгэл тэгдэг юм шиг. Та тэгэл уйсан чигээр нь аваад шууд кинонд оруулалаа явцсан шүү. Үгүй тэр чинь инквайрийн хувьд бол юу яасан тэр чинь. Бид нар телевизээр кинонд оруулдаг байхад инквайр чинь телевизэд тайзанд ажилладаг хүүхд байсан шүү дээ. Оо зөв. Тайзны хүүхд тайз засагч тийм турангааны бор залуу. Үснэл үст төө. Тэгэл өөргөө бид нар доорууд нэг өдөр Наранбаатарынхаа уулзмаар яасан гэдэг ус. Би та нар шиг дууруулагч юм болмоор байна. Та нэг бэлдээд өгөөч мөгөөч. Сууж доормоор байна. Тэгсэн байхгүй. Тэгээ бид нар кинонд дууруулж чинь тайзны дарга нь араас нь загнаал тайзмас засаачаач өөр нэвтрүүлэг гарах гэдэг хөөгөл явдаг. Жохон байж байгаа инквайр ороод ирдэг. Манай студид бидний дуу оруулж байгаа харах гал араа зогсоод тийм хөвгт байсан. Тэгээд сууштайгаа тэгээд би нэг шүлэг мүлэг бэлдүүлээд ингээ яасан ч харин тэнцээд. Тэгээд одоо урлагийн чиглэлээр явцсан шүү дээ. Тэгэл дараа нь суушаа төгсөөл дуу оруулагч болоод коктейл мөктейлд ороод ингээ явцсан. Одоо нэг таны нэг үе байгаа ш. Тэнгүүд яг араас нь бас тэгэж гоё хүчтэй дуу оруулагчдын гарсан үе баг инквайрийн үе шүү баг шүү те. Одоо инквайрийн үеэс бол аюул мундаг дуу оруулагч байгаа өстэй. Байгаа. Тэдний ангиас чи ер нь байлгүй яах одоо залуучууд тэгэл байгаа. Тэр манай одоо жавхгүй махгүй гэл байж тээ ер нь. Хаач өчтөр чи бас бүгдээр амар дуу оруулалт. Тий. Зөндөө залуучууд байгаа. Ер нь Наранбаатар ах хэр улс төр сонирхдаг юм бэ та? За би өстой үнэндээ улс төр байхгүй шүү байхгүй. Ер нь аахгүй. Ер нь бол сонирхтгүй төр. Уран бүтээл тал руу их явцсан юм чинь тэгээд одоо би чинь спорт тал руу их яад нь шүү дээ ер нь. Урлагаас гадна тий. Би ч одоо кинонд оруулахаас гадна өгүүлэг уншин, ном уншин, ном их уншин тий. Тэрнээс гадна спорт тал руу улс төр нэг сонирхдаг юм аа. Спортын хөл бөмбөг хоккей их үзнэ. Хөл бөмбөг үзнэ. Хөлбөмбөг үзнэ шүү. Хөлбөмбөг үзнэ одоо Английн Премьер Лигийн Арсеналыг дэмжээл. Ингээл явна шүү дээ. Тэгэл наацхан тэгэл ер нь хөлбөмбөг их үзнэ. Тэгээ хоккей их үзнэ. Хоккей үзнэ. Хоккей үзнэ. Хоккей сайн үзнэ. Тэгэл үндэснийхэн бүхийг хаяа үзнэ. Чөлөөт бүх дэлхийн аврагын тэгэл үзнэдээ. Спорт их сонирхно. Биатлон энэ төр гоё шүү дээ үздэг шүү дээ. Хөлбөмбөг спорт тий. Арсенал Премьер Лиг үзнэ. Англиг дэмжих. Тий. Одоо дэлхийн аваргын жил. Энэ жил дэлхийн аварга болно. Англиг дэмждэг үү та? Англиг ч нэг дэмжихгүй. Улсаас бол Англи яг би Премьер Лигийг нэг сонирхдаг. Тэн дээр Арсеналыг дэмжиж байгаа. Одоо яг одоо эн чин дэлхийн аваргач бол энэ жил болно. Хөлбөмбөг Америкт болно тий. Америк, Канада 3 улсд болно шүү Мексикт. Бүр олон одоо анх удаага 30 хэдэн орон орох гэж байна. Чи 40 жил он тий. Хэсэгтээ аюу олон хэсэгтээ тий. Тий. Яг сонирхолтой тэмцээн болно. Энэ жил аюу том цар үрээтэй болох юм шиг. Харин тий яг үнэ. Тийм болно.
Ер нь аль улсын дэмжтэй та хөлбөмбөг? Би одоо Португалыг дэмжиж. Роналдо. Тий. Одоо Пепе байгаа тий. Энд Францыг бас сайн дэмждэг юм аа. Гэхдээ энэ жил тоглох юм болов? Роналдо орцоо мэдэхгүй. Роналдо хараа яах вэ? Одоо тэр насны хувьд бол яатсан. Гэтэ сүүлийн дэлхийн аварга байж магадгүй. Орж магадгүй. Гэтэ сая 18 оных ус 22 оных ус сүүлийн дэлхийн аварга л гээд яриад байсан. Ярьж ирсэн үү те? Тий, тэгж ярьж ирсэн. Би бас энэ жилээр нь одоо яах юм бол доо гэж бас бодоол. Ер нь бас цаадч марг одоо юу 36 хүрч байна насан. Тийм бах. Тий. Месси бол тоглохгүй бах те. Тий. Месси бол аварга авсан. Тэр 22 оны тэр дэлхийн аваргыг санаж. Тэрээс амар айхтар дэлхийн аварга болсон. Энэ за би одоо таны бүтээгдэхүүнүүдэд танилцуулна. Энэ манай энэ Эсви брендийн бүтээгдэхүүнүүд байна. Энэ болохоор Узбекистаны одоо номер 1 брэнд Crafters гэдэг. Одоо ер нь бол та мэдгэл баг. Энд энэ чихэр мэхрийн идчихэл байсан байна. Чихэр байна, бичэн байна. За Флорида гэж жигмэг байна. За энэ за наад шинэ энэ шилээж хараадах энэ харсан бүтээгдэхүүн байна. Харсан байна. Энэ нөгөө нэг манай аягтай компот байгаа. Тийм үү шүү дээ. Аяг болт. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр одоо ер нь нөгөө нийтээрээ сахараас татгалзаад байгаа үед хаа энэ манайх нөгөө сахаргүй байхгүй энэ нөгөө компот нь. Тийм үү? Тэгээ энэ нөгөө нэг сахар хорлуулагч жимсний сахар гэж байдаг. Тэгээд энэ яг компот нь бол өөрөө яг жимсний сахараар бүтсэн компот байгаа шүү. Одоо энэ гүзээлцэн жимсийг хийхэд тул зөвхөн одоо гүзээлцгнээс гаргаж авдаг сахарыг ашигладаг гэсэн үг. Тэгээд энэ жимсний сахар хийдэг. Энэ бичнийг би харж танах нөгөө энэ бүтээгдэхүүнээ юунд байдаг вэ? Орсын нөгөө экстра дэлгүрч юу лээ? Экстра юу? Экстрад байгаа. Харин тийм бэ, тэнд харсан байна. Наад тийм бэ. Энэ тийм экстрад би хаяа юм авдсан шүү дээ экстра гэсэн. Орсын бүтээгдэхүүн гоё шүү зүгээр шүү дээ. Жоко байна гэдэг тий. Дайж зүгээр. Та амсаад бичээ шоколад. Орсын ялангуяа тэр шоколадууд гоё шүү дээ. Би шоколадууд бас ачтай юм. Орс гэхдээ ер нь чихэнд аягүй сайн тий. Шоколаданд. Тэр шоколад сайн шүү дээ. Орс одоо энэ Узбек юу энэ. Одоо энэ бол Узбек брэнд гэхгүй. Бидний одоо манай үеийн ялангуяа бидний үеийн багтаа ээж аав маань тий Орс багтаж чихэр гэлээ. Багтаж чихэр энэ рүү гэлээ. Юу ирээс мэрээс кисил энэ төр чи одоо бидрэл идчихлээ шүү дээ. Малко энэ дандаа Орсын бүтээгдэхүүн шүү дээ. Тий Малко юу Наполеон энэ төр. Орс юм гоё юм. Тий. Сахаргүй компот Эсви брендийн сахаргүй компот байгаа шүү. Тэгэд ямарсан жимсний хэрэгцээг ингээд за энэ гоё юм гэж. Тийм бэ. Танд өгж явуулнаа. Цагаан сараар энэ чинь янз юм болох юм шүү дээ. Тий. Цагаан сарын бэлэг мэлгээ бэлдүүлстэй янз шүү. Тийм байна. Танах тийм бүтээгдэхүүнүүдээ эдрийг яаж юм тэгээд одоо цагаан сарын хамтран ажиллагч түнш байгууллагуудаа өгөөд энэ нөгөө өргөдөгсөн юунд асаа цирк дотор жаргалтай золгохыг гэсэн өргөсөн үзэгслийн худалдаа гарч илээ шүү дээ. Тэн дээр тийм та рекламанд тоглосон. Тийм тэн дээр энэ дөр байгаа танай бүтээгдэхүүн байгаа үст. Баггүй манайх тэр оролцсон. Ер нь яг хөө гэхдээ манай бас бүтээгдэхүүнүүдийг цагаан сар зориулаад их авч ил байна. За. Гэтэ яг хөө би хоёлаа нөгөө нэг бартра ярьчих болно шүү зэ. За. Тэ. Нарбатрах нэг сургалт ажиллуулад байсан үгүй юу? Юу нэ? Би нэг хэл ярианы. Яг л одоо дуу оруулж жүжигчний сургалт арай биш ээ. Одоо хэл яриа зөвшөөрүүлэх гэх юм уу? Өөрийгөө илэрхийлэх чадвар. Тийм ээ. Нэг сарын анхан шатны. За. Тий. Яг би нөгөө энэ манай хүн бидэрч манай хүн ч бас урлагийн хүн шүү дээ. Найруулагч хүн дээ бид тэр хамтарч байгаад хоёлаа ярьж байгаад тэгээд продакшн байгуулсан бид тэр удаж байгаа. 2014 оноос эхлээ байгуул. Тэгэд тэн дотор бол одоо юу гэдгийг зөвшөөрөл хуулийн этикет талдаа манай компани продакшн байгаа юм. Тэн дотор одоо энэ соёл урлагийн чиглэлийн үйл ажиллагаа явуул сургалт явуулах юм ирэх байдаг. Тэрийгээ дагуу одоо нийгмийн хариуцлагын хүрээнд гэх юм да. Тэрийгээ дагаж тэгээд 1 сарын анхан шатны юм сургалт эхлүүлээд 3-4 сар болж байна. Тэгээ улсууд янз янзын улсууд явж байна. Тэр нэг сайхан одоо энэ сургалт чиг ховор байдаг юм биш үү? Хэл яриа зөвшөөрөх гэж хоорох. Жишээлх юм бол одоо нэг албан тушаалтаа тийм ээ хаанч гэдэг юм банкч гэдэг юм хаанч гэдэг байгууллагад ажилдаг хүн орж ирэх жишээний би хурал дээр лекц одоо уншиж чадахгүй байна. Үгийг яаж хүндгөрөх вэ гэдэг. Тэр чиглэлээр орж ирдэг ингээд залгаад байгаа байхгүй. Тэр нь зөв. Жишээлх юм бол уран зохиол монгол хэлний нэг багш хүн дээр орж ирэл те. Эхний хэдхэн хоёр ширээний партны ширээн суудаг хүүхдүүд миний үгийг сонсоо дуу хоолой их багтай би. Хойдлын хүүхдүүд сонсохгүй хичээлийг хийхгүй өмөлдөд. Миний дуу хоолой хурцхгүй гэдэг. Тэгээ одоо би 3 дахь явуулж байгаа. Яг гоо тэгээ яваа энэ анхан шатныг болохоор ингэж явж байгаа би бас хүмүүсийг харж агаад тэгээ дараа нь томчуулаа орхиж жагаад хүүхдүүд рүү ороод тэгээд юу яах гээд байгаа.
дунд чадруу орж хүмүүсийг жоо тий гэж явуулаа санаа байна. Тэгээд улсууд онлайнаар явуулаач энэ төр гэл бас тэгж л байна л да. Тэгэл урдлын одоо тэр ухаантай сайн ярьсан тэр багш магш гээд тэгээд дуу хоолой сайжраад олж би дасгал масгал өгөөд ингэ явдаг байхгүй юу? Тий дотор одоо дөрөвний сургалтын юмнууд өөр өөр дасгал тэгэл дуу хоолойны дасгал тий хэл ярианы дасгалууд ингэ яваад. Тэгэхэд тэр багш магш иргэд удастаа сарын дараа гоё болж тэр хүүхд минь дуу хоолой агцсан багш их баярлаа гэд. Тэр хүүхдүүд намайг сонсдог болсон ангаараа намайг сонсож байна одоо. Миний хичээл хүрлээч гэдэг юм уу те. Нөгөө залууч нөгөө бэлэг цагаа юмшдаг болсон. Тэглэх байх. Ингээ хурж байгаа юм. Нэг сарын сургуульд хүрээд байгаа шүү хүмүүс. Одоо наад сургууль чи ялангуяа айгүй хэрэгтэй. Одоо чинь хүн ингээд ямар ч мэдлэг боловсролтой байсан ч гэсэн өөрийгөө илэрхийлэх чадвар гэдэг чинь байхгүй л ерөөсөө үнэлэгдэхгүй. Байхгүй харин тийм. Тэгээ дээр нь залуучууд биш одоо ялангуяа. Манай залуучууд би боддог байхгүй залуучууд маань ном уншихгүй байна. Ном уншихгүй болохоор нөгөө хүнтэй харьцаа байхгүй. Гар утсаа л хараад их. Яг гар утсаа л мэдээлэл авч л байгаа хэл та. Тэгтэл ном уншина гэдэг чи одоо бидний үеийнх ном их уншдаг байсан. Ном уншина гэдэг чинь ном гэдэг чинь биш үү? Тулгаа. Хүн үгийн баялагтай болдгийг. Ном их уншаад байвал. Тийм ээ? Үгийн баялаг. Үгийн сонголттой. Үгийн сонголттой болно. Хүнтэй харьцаа гоё болно, соёлтой болно. Тэ? Одоо бол бидний үеэс илүү гоё номнууд их гараад байна шүү дээ. Хувь хүний хөгжлийн тухай гэдэг юм уу? Эдийн засаг оюун ухаан задлсан тэ. Тэдрийг уншаад ингээ гоё болох хэрэгтэй залуучууд. Тийм учраас тэгээ залуучуудыг сургалтанд авсан энэ их авдаг байхгүй. Тэгээ тэдэрт хэлдэг байхгүй. Тэгэхгүй бол ингэ дутагдаад байна. Ийм одоо яг чиний хэлдэг бол үнэ. Өөрийгөө илэрхийлэх чадвар байхгүй. Манай залуучууд хүнтэй харьцаж чадахгүй шүү дээ. Хүнтэй одоо гоё харьцах соёл байхгүй байна. Тийм ээ. Одоо бас нөгөө нэг хүүхдүүд ингээд багаасаа утас ингээд үзээд өсөд байгаа шүү дээ. Тий. Тэр ингээд багаасаа ингээд яг бидний үедээс харьцсан гайгүй. Бид нар чинь бол гадаад тоглож өссөн хүүхдүүд байхгүй. Танаа үеийнхээ одоо хэдэн настай вэ? Манай үеийнхээ одоо 30 л хүрэх гээл. Одоо 26 долоо. Би бол одоо 26. Одоо энэ жил 27 хүрнэ. Тийм. Тэгэхээр бид нар бас гайгүй өссөн. Одоо энэ хүүхдүүд ингээд одоо үеийнхээ ер ном ихэр уншиж ийсэн юм. Яг тэр чинь бид нар чинь бас гайгүй хүчээр чамайг уншуулдаг байсан үе ихгүй. Сургууль мургуул тийм сургууль тийм. Тийм бас гайгүй. Би чинь бас тэгээд нөгөө нэг борлуулалтын байгууллага юм мэрэгжил маань юм маркетингийн чиглэлтэй болохоор бас гайгүй уншина. А тэгтээ би бас уран зохиолын номнууд их дуртай. Миний одоо хамгийн сүүлд уншсан ном гэвэл тэр Эли Визлийн Шүн гэдэг ном байна. Тэр уншсан уу та? Бестселлер мэднэ. Сонсч байсан. Одоо тэр сонгодог дэлхийн шилдэг номнууд. Сайн унших хэрэгтэй. Бестселлер ном тий. Тэгэхээр ер нь бол хүнтэйс харилцааны түвшинт айгүй өөр үгийн сонголттой болт юм л тий. Сургалт бол нэг тийм учиртай. Тэгээ явуулж байгаа юм. Тий, тийм сургалттай. Янз бүрийн насны хүмүүс үнэ. Гойго одоо ер нь хүүхдүүд их хвчлэн байна. Янз янз. Насуул янз янз. Тэгээ хүүхдийн нэг явуулсан юм аа би нэг хүүхдийн сургалт явуулсан. Тэгээ хүүхдүүд голцоо. Ажиллахад яг жоохон хэцүү. Тэгээ аав ээж нь болохоор бүр гадаадаас нь тэр холбогдоод байна л да. Манай хүү одоо энэ Америкт одоо ингээд төрчихсөн ч гэдэг юм. Швейцар, Европт төрсөн ч гэдэг юм уу. Монгол хэлээ мэдэхгүй байна та нэг хэлээд. Тэгээ онлайн гэдэг чинь онлайнаар яг зааж болно. Гэхдээ онлайнаар сургалт явуулаач хүүхдэд тэгээд онлайн чинь холдчиход байгаа юм. Одоо тэр амьсгалын дасгал ухаанда тэгээ хэлээрний дасгал өгөн шүү дээ би. Дуу хоолойны дасгал өгөхөөр. Одоо танкимын сургалтаас арай ялгаатай болчихно. Тийх үү. Тэ онлайнаар бол яг тийм сургалт явуулахад аюу хэцүү. Өөр юм явуулж болно л доо. Тэ сүлжээний юм ч гэх юм юу гэдэг юм. Саж илүү нөө фактортэй сүрлж ажилладаг. А танкимын сургалт гэдэг чинь яг одоо чи бид төр тулдаг. Амьд. Бодит байхгүй юу? Би бүр гидсэн дээр гараа тавьж байгаа. Ингиж амьсгал. Уруулыг харж байгаа. Уруулын барьж байгаа. Ингиж дасгалаа хийж хэлнэ шүү дээ. Тэгэхээр танкимын сургалт илүү үр өгөөж давуу талтай байна. Тийх байх л та. Үр өгөөжтэй байна. Онлайнод холдчихоор чанаргүй болох гээд байдаг. Би тэгээ зогсооч юм онлайныг. Тийм тэгээ та нэг заасан болоод яах вэ? Тэгээ тэр нэг хүн тэгээ судалсан болоод яах вэ? Судалгаа хийж ийш. Тэгээ танкимын сургалтаа би барьж аваад яваад байгаа. Одоо ер нь нэг ангитай хэд хүүхэд вэ? Гоян цанц. Би тэгээд яг манай одоо битэр багш нэмэх санаатай 2 дахь анги эхлүүлсэн одоо 2 сар. Тэгээ 2 дахь багшилж байгаа болохоор нэг 10 анги дүүргэлтэн 10 хүнээс гаргадаг юм. Хүн бүхэндээ тулж ажилладаг учраас амар ядарна. Тийх бах тий. Одоо яг миний нэг эмзэглээд байгаа зүйлүүд нь одоо энэ нэг хэл ярианы сургалтын төвд аягүй байгуулагтаасаа гэж боддог. Одоо энэ хүүхдүүд ингээ уцсууд тэгэд 10 жилдээ орооч удсан оюутан болоо ингээд яг амьдрал дээр гарч ирвэл ямар ч өөрсдөө илэрхийлэх чадваргүй. Харин тийм одоо манайд ажлын ярилцлаганд орж иж байгаа хүмүүс байна. Одоо энэ залуучууд их сургуулаад дөнгөж орж иж байгаа залуучууд бас өөрийгөө илэрхийлж чаддаг. Харин тийм. Тэгэд ингээд ангид бүглүүлэнгүүд ингээд одоо найруулах зам юм байхгүй. Яг үнэ. Тийм иймэрхүү энэ ингээд бид нэг хийх ингэж бодохгүй энэ бас дархлаа шүү бидний тий.
Харин тийм шүү дээ. Энд аюултай байхгүй. Би яриад шүү. Ном уншаа. Тэгээ залуучууд задлах юм ном л байгаа. Гар утас хэрэггүй. Гар утас бол нарийнда бол харт хөмөр шүү дээ. Ярина шүү. Яг гоо тэндээс мэдээлэл авч болно. Дэлхийд даяарчлагдсан гэдэг утгаараа яг авч जैन. Одоо тэр хиймэл оюун ухаан аюул тийм. Одоо гарч ирж байна л да. Гэхдээ тэгэхэд бодолтой энэ чинь. За хиймэл оюун ухаанаар бол чи юу гэж боддог юм тулга. Юм бол яг одоо бол 21-р 100 гээд хиймэл оюун ухаанаар юм хийж болно. Техник технологи хөгжиж байна тийм. Зүгээр би бол хувьдаа бодоод байдаг байхгүй. Одоо ухаантаа робот хүүхэн хийж штэ. Тэгэхээр хүн робот хүүхэнтэй хүн сууж байна. Тэгэхээр сэтгэл гэж байх уу тэр? Байхгүй. Хиймэл оюун ухаан айлтай. Тэгэхээр хиймэл байхгүй. Яг нэрэндээ таарсан хиймэл. Тэгэхээр хүн амар болж байгаа шүү. Сэтгэл гэж байхгүй. Хиймэл оюун ухаанаар дуу оруулаад шүү. Аюултай тий. Эргээд хүн сармагчин төрөлрөг орж байгаа юм ааш. Аюултай сэтгэхээ болоод. Сэтгэхээ болоод. Хүн төрлөختөн эргээ сармагчин руу оруулж байна. Робот хүүхэн үйлдвэрлээд байна штэ. Тэгээд робот хүүхэнтэй суuna гэж та юу гэсэн. Надаа буухгүй. Би нэг хөгжилтэй асуухад хаа. Та нэг фэйсбүүкээр нэг юм 5-10 минутын нэг юм хиймэл оюун ухаанаар ингээд дуу оруулсан нэг кинонууд яваад нэг хятад метод тэднийг харж ирсэн үү? Харсан. Тэр ингэв тэр тэгсэн чинь тэгээд тэр ингэв гэдэг. Бодлаа. Яг ийм мэрэгжлийн чиглэлээр ажилладаг олон жил ажилласан хүний хувьд харахад бол өстой үүсгэж хэлмээр байгаа. Тэр бол яагаад ч боохгүй л одоо хараад бол ямар ч амьд юм байхгүй, бодит юм байхгүй хиймэл болчиход байгаа хотлаа. Энэ өөр амьдлаг чинь шал өөр юм шиг. Тийм хиймэл оюун ухаанаас авах хүн байгуулсан бас аюултай юмнууд бас байна. Байна л да. Одоо ерөөсөө бид нар ингээд мэдээллийг өөрсдөө ирж хааж болох шүү дээ. Чат GPT рүү юм бичээл хариугаа авчдаг ч юм уу те. Харин тийм болчиход шүү. Яг ийм л шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ном шагаах хүсэлгүй болоод байна л да. Үгүй харин тийм ээ. Бэлэнчлээд шүү дээ. Юу н бэлэн болчиход. Бидний үед чинь одоо залуу байх чи 20 30 надад та нарын үеийн насан дээр байхад бол зүгээр гар утас байхгүй шээ. Ном л уншдаг байл шүү дээ. Манай үеийнхэн бол номоо сольж унсан. Ном мандаа өгөөрэй, дуусангууд мандаа өгөөрэй гэх. Дамжуулаад номных нь хууц шаралцсан буруу. Зарим нь урагдчихсан гэл. Дамжуулсаар гоо ингээд. Номыг тэгж уншдаг байсан. Тэр бол маш зөв байсан хүмүүс л бид. Одоо залуучууд бол үнэхээр одоо манай залуучууд ном унших хэрэгтэй. Тэгээд гол нь би залуучуудаас хэлгээд юм бодогдоо л гэдэг. Олон юм бодогддог. Одоо ингээд хүнтэй харилцуулаад тэгээд зориг тавих хэрэгтэй тий. Өөртөө зориг тавиад ирээдүйд би юм болно. Тэр зорилгондоо хүрэхин тулд өөрийгөө хөгжүүлэхийн тулд тэр ном руу орж иш ном унших хэрэгтэй тий. Судлаад одоо чийсээ яриад ш би тэр ном уншсан тэр шиг явах хэрэгтэй. Ганцхан гар утсаа яриад их сургуульд ороод тэгээд амьдрна гэдэг чинь дийлэхгүй тий. Явахгүй хаа. Амьдралын ухаан гэж нэг амар юм байгаа шүү дээ. Амьдралын ухаан суухгүй болохоор чи яах юм? Хар ухаан гэж бид нэр ярьдаг шүү дээ. Тийм хэцүү. Тий, хар ухаан гэж хэрэгтэй. Залуучууд аюултай. Ирээдүйд тий зориг тавьсан ч гэсэн тэгээд тэр хүрхгүй амьдралын ухаан байхгүй бол хэцүүлтэй. Энэ Наранбаатрах юу н одоо яг энэ хил ярианы дасгал эднийг бас таавс нөгөө хүн болгонд одоо олон нийтийн сүлжээ ч юм уу ингэж энэ бас бидний анхаарах хэрэгтэй зөв шүү гэж хэлжүүл бас зүгээр хаа. Одоо жишээ нь би хэллээ та хэллээ л өөрлөх энийг бас ингээд энэ бас бидний ингээд анхаарах хэрэгтэй зөв шүү гэдгийг бас олон нийтийн сүлжээндээс хүүхдүүдэд дүүнээс бас хэлж байгаарай. Тий би одоо нэг яг үнэ. Би чамд баярлалаа. Харин анхна яг би наад чинь нэг өөрөө нэг хувийн нэг подкаст нээх гээд байхгүй юу? За. Тий бодоод байна. Тэрүүгээрээ одоо ярина. Яг тэрүүгээрээ би өгүүлэг дэлхийн шилдэг юмнууд уншаад ингээд оюуны өмч зөвшөөрөл нь авчаад тийм ээ. Тэгээд хүргэхийн ялдам хажуугаар одоо ухаандаа орон бүтээлээ хүргэхийн хажуугаар залууч танц юм ярих хэлэх гээд байхгүй да. Тэр энэ сургалт юуныхаа тухай оруулах гэдэг юм. Би бас бодоол байна. Тэгэхдээ одоо хугацаа хэрэгтэй надад бас тийм. Жоохон хугацаа хэрэгтэй. Тэгээд хийнэ. Бас ярилцлагын нэвтрүүлэг хийж байгаа юм шүү дээ одоо удахгүй. Тэгээ ер нь бол гэхдээ болоогүй нэг 100 намраас яаж байгаа. 100-аас ч юм их санаа байна. За тэгээд ер нь бол ярилцлагын хувьд аягүй сайхан болж байна. Тэгээд ер нь бол дүүдэндс нэг асуулт одоо бол алга аягүй сайхан тэгээд аягүй гоё ярьдаг юм. Ер нь тэд нэг уулзсан л гэдэг шиг сайхан гэдэг чинь тэгээд уулзсны хувьд бол маш сайхан байна. Манайхаа нэвтрүүлгийнхаа нэг төсгөлийн хэсгийг манайхаа нэг цагийн л метр очтой. Тэгээд төсгөлийн хэсгийг зочиндоо үлдээ тий. Чин одоо нэвтрүүлгийн санал авч байхад за би нэг подкастт орох гэж байгаа маань ийм үг нь хилчүүл гэдэг ч юм уу те эсвэл мэдээж хөтлөгч асууж амжаагүй зүйл байвал төгсгөлийн хэсгийг зочиндоо үлдээдэг байна. Тэгээд SV подкастын төгсгөлийн хэсгийг танд үлдээе гэж. Яа за. Яг тэгэл. Гэхдээ энэ хүн яг энэ ээж аваас төрөө тийм үү?
аливаа нэгэн одоо мэрэгжил зорилго сонгоод те тэрэндээ хүрээд гэх юм одоо тэрэндээ хүрэх гэж одоо үнэн сэтгэлээсээ зүт гэж ингэж явах ёстой гэж залуучуудад хэлэх гээд байна л да. Ягаад гэвэл би өөрөө бол ингэж явж ирлээ тийм ээ. Яваад ирлээ ингээ яваад байна л да одоо. Амьдралд бол хүн сураал явдаг юм байна. Юм шиг байгаа ингээл. Тийм яг ингээд алдаа оноотой ч юм сураал ингээд яг л амьдрал одоо би болчлог цэг тавьж чаддгүй. Цэг тавьдгүй тийм ингээ яваад. Одоо миний амьдрал миний хувь төрөвөл яг л тийм нэ урлагийн замаар ингээ яваад аав ээж минь ингээд тийм ээ анх төрүүлээд өсгөөд ингээд тэг ингээ явж ирсэн л дээ. Тэг яг ингээ энд л бодож яхад л одоо залуучуудаа дахин хэлмээр байна. Одоо зорилго төрөнд бол одоо би хэлжлээ л дээ. Энийг л залуучуудаа хандаж танай подкаст амжилтаар хэлчихье бодож ийсэн. Тийм ээ тийм. Манай ер нь подкаст гэж хөвчлэн залуучууд үздэг. Үзэж байгаа тий. Үзэж байгаа. Манай залуучууд бол одоо номол хүн шараа миний түнэрлж хэлмээр байна да. Яг гар утсыг бүр хаяа гэж байгаа юм шиг мэдээлэл гар утсаар аваад энэ гар утас хэрэгтэй л дүнд одоо амьдралд бол. Тэгтээ би үнэхээр харамсдаг шиг. Одоо харамсах шиг нэг дотроо жоохон халаглаад байдаг. Одоо ухаантаа одоо автобусанд ингэ суугаа явна шүү дээ. Тэгэхэд л бүгд хүүхдүүд автобусын доторх том жижиг бүгд гар утас хараад байгаа. Тий. Тэгэхээр одоо нэ бас л жоохон хэцүү юм да тий. Ном унших бол тэгээ ганцхан ном уншихын нэр бишээ тий. Тий. Тэндээс бол маш олон юмнууд авч идэв. Тий шүү дээ. Оюун санаад хэлэх. Хэл яриа зүгшрэх гэдгээс хавлаад тэгэл. Хүний хөгжлийн одоо олон номон дээр байдаг дөө. Дэлхийн одоо сууд номууд одоо ухаандаа энэ би одоо санаанд орж ирж энэ бар улс гэж яриад байгаа шүү дээ. Одоо Сингапур, Хонконг, Азийн бар улс. Азийн бар улсууд. Тэгэхээр Азийн бар улсууд яагаад тэр бар болгосон одоо ерөнхийлөгч удирдагчаас нь асуусан байгаа юм л да. Тэг ямар та яг юу бодож юун дээр ажиллаж энэ улсаа бар болгоо гэж. Бар нэртэй болгоо гэж. Тэгтээ зэрэг тэр удирдагч хариулсан баг. Аливаа улс орн болвол хүн эхлээд хөгжнөө гэж. Хүнээ хөгжүүлж дараа нийгэм нь хөгждөг. Хүнээ дагаж те. Тэгжээж улс орн тэр улс хөгждөг юм байна гэдэг. Тэгтээ зэрэг одоо манайхан бол залуучууд ялангуяа өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй те. Тарих боловсралтай болох хэрэгтэй. Амар хөгжүүлж тэгээ дараа нийгэм рүү ороод ингээ нийгэм хөгждөг юм байна л да. Тэгэж яаж ийсэн. Тий. Тэгэхээс эсрэгээрээ байж болохгүй шүү дээ. Ямар ч толгойдоо боловсралгүй байж юмгүй байж те оюун санаа оюун ухаангүй байж нийгмээ хөгжүүлнэ гэж дайраад идэг. Тэр арай биш болчиход байгаа юм. За энэ эсрэг брэндийн бэлэг байгаа. За ямар учиртай бэлгнүүд байна вэ гэхээр энэ нөгөө нэг манай Sphere Ice гэдэг одоо будаа байгаа. 2.5 грамтай. Тэгээ яг жилдээ нэг удаа тарьж байгаа тийм давхар вакуумжаас савлгаатай. Та ямарсан гэргийдээ өгөөд хэрэглээд үзээрэй. Тий. Тэгээд танаа гэргүүдээ дараагаас сонголт өгч магадгүй. За мөн одоо нөгөө нэг макарон жигнэг байна. За энд нөгөө сая таны амссан гүзээцний компот энд байна. За энэ жуус байна. Энэ одоо мангоны жуус байна. Тэгээд манай энэ нөгөө нэг савнуудыг дараа нь дахин ашиглах боломжтой. Цэцэг услаас авч юм уу дараа нь хийж үз. За тэгээд пампан чипс энэ нөгөө 35 грамын савлгаатай байдаг манад. Тэгээд нөгөө хүн өдөрт авах чипсний хэрэглээнд зөвхөн яг нэг дор багтаасан л. Одоо энэс нэг идэхэд чипсний хэрэглээг хангачнаа л гэсэн үг юм. За ийм бүтээгдэхүүнүүд байна. Энэ одоо тэг уучлаа би айл улсын бүтээгдэхүүн гэдэг нь тодорхойлоод энэ бол одоо манайх л 2-3 улсаас л орж ирж байна. За Хятадаас орж ирж байгааж байна, Узбекээс байна, Оросоос байна гэдэг шиг. Энэ янз янзын л улсууд байна. Манай будааны хувьд бол яг Хятадтай Хиланч юм уучаас одоо хар мөрөн гэж ярьдэн шүү дээ. Хар мөрнөөс орж ирдэг будаа. За. Ийм л бүтээгдэхүүнүүд байна да. За баярлалаа. За нэг ингэ танд бэлгэлч. Энэ манай уут их гоё байгаа. Би нөгөө нэг зочин болгондоо л хэлтэй. Янс. Өглөө болгоно талхсуундээ гардаг уут байгаарэ гэд. Тийм байна. За. Гүн чи бүр үнэхээр чанартай тороо шүү дээ. Тий, наачис тороо. Тий. Насаар хэрглэж тороо. Тий, насаар хэрглэж тороо. За тэгээд ямар ч хүрэлцээс нь маш их баярлалаа хаа. За. Тий. Биднийг тоож оржсонд оролцож байгаад баярлалаа. Тий. Ямар ч нөгөө нэг яг эмзэглэж явж байгаа, за эмзэглэж явах бодож явж байгаа зүйлээ бас сайн хүмүүст хэлж байгаарэ гэж хүсмээр тий. Баярлалаа мэд байна тий. Ахны яг тэгээд сая тэр түрүү ярих гэж байгаа дотор орчихлаа л да. Тэгээд ингээ аав ээж маань өсгөөд ингээд явж тэгээд энэ хөдөлмөр авиас үлэг зүтгэлээ би одоо төр засаг маань үнэлж намайг тийм ээ. Энэ Монгол улсын авиач хүчтэй эрхэм цагаан цолонд хүргэж хүргэсэнд их баярлж байгаа юм л да. Тэгээд л олон энэ цолонд хүрчтэй зэрэг үнэхээр одоо амьдрал янз янзын болдго юм л да. Одоо ухаандаа олон сайтууд дуудаад
Гавьяа цол аваагүй гэсэн бол урахгүй л те. Гавьяа цол авцсан учраас л энд утас сангнаад л энэ сайтаас ярьж байна. Та ирж манай зочноор орооч ярилцлага өгөөч гэл. Би нэлийн гавьяа цолноос хойш нэлийн хэдийн юмд ингээд орлоо л доо. Ярилцлаганд орлоо. Тий. Тэгээд чамайг асуулт асуух тэр сайтуудаар урд нь орсон сайтуудаар ярьцсан учраас яахан байх бараг байхгүй болчиход. Тэгээд хэлэх гэжсэн байхгүй. Тий. Тэгээд тийм болдго юм байлээ. Тий одоо тэгэл тий. Гэтэ юу таныг яг нэг гавьяа авсанд юм монголчууд тэр таяр амар гой дуртай байсан. Тэрэн дээрс баярлсан уу? Баярлалгүй яхаа. Айгүй сайхан тий. Монголын нүдөө олжаа гэж хаасайг үл. Өөрөөсөө үнэхээр баярлсан. Үнэхээр Монголын ард түмэнд бол бидний ажил одоо мэрэгжил хүрдэг юм байна та гэдэг. Тэгээ манай оюун гээд жүжигчин. Оюун бид тэр киноныхаа сайхан ойгоор авлаа шүү дээ бас. Оюун маань авсан шүү дээ. Тэгээд ордноос гараад ирсэн чинь хүмүүс сүлд ойрлоо янз бүр гоё гэдэг юм билээ. Сайхан байт юм билээ. Тэгэл гарч ирэхэд чинь нэг л юм бодогддог юм билээ те тэгээд. Ээж хоёр нэг нь амьд байсан бол гэж. Харсан бол. Намайг харсан бол гэдэг. Амьд байсан бол. Яг нэг нь амьд байсан бол гэдэг. Яг бодогддог юм билээ шүү. Яг хүн болгонд л хэдэн настай ч хасан хамаагүй зүгээр л аав ээжээр нэг бахархуулахыг л хүсдэг баг та. Тийм. Хараад гүн чин ядаж амьдд нь баярлуулна шүү дээ. Нэг нь аав нь ээж нь амьд байсан бол миний хүү гавьяа цол авлаа гэд баярлалаа шүү дээ. Тэгээ амьдд нь аав ээж нэг баярлуулж байгаа байхгүй нэр чинь. За баярлалаа. Биш Нарбатар зүгээр нэг хүсэлт байгаа зүгээр таны нөгөө нэг хүн болгоныг мэддэг нэг өгүүлбэр өгдөн шүү дээ. Тэр чи юу лээ? Нэг хүн болгон мэддэг. Олон л өгүүлбэр байгаа шүү дээ. Юу гэдэг вүлээ те? Нэг цагийг чинь таалдаг байсан мөлөө? Цагийг уу? Тэгээ Улаанбаатарын цаг хэд болж байна гэдэг чинь. Тий. Таалдаг вүлээ? Хэлдэг байсан. Би 2008-аас 10 онд Монголын радиод нэвтрүүлэгчээр ажиллаж байсан. Тэгэхэд би хэлдэг байсан шүү дээ. Тий. Өөр нэг юу гэдэг би нэг бүр багтаа л ингээл нэг зураг тасангууд л яг нэг тэр ингээл байнга явж идэв байсан юм да. Нэг ямар текст өгвөлээ? Киноны одоо эхлэл төгсгөл зөндөөл байна. Тэг киноны яг эхлэл төгсгөл киноны эхлэлийг төгсөн шүү дээ тий. За тэр текстээ нэг бидэнд зориулаад нэг ганц удаа яваад өгч гэж өгсөн мөрөө. За ямар ч хамаагүй киноны юм. Ямар ч хамаагүй кино. За ингээд энийг гоё бичээд авчнаа утсан дээр. 20 дугаар зуун кино компани Universal Pictures хамтран төлөвлөж байна. За баярлалаа. Ерөнхий найруулагч Джеймс Кэмерон. Titanic. Яг л мөн байна. Мөн байна. Тэгээд кино хэлдэг те. Яг миний нүур ямар улаан байна. Гайгүй. Энэ яг хөө зүгээр. Гэрлийг хүн. Гэрлүүд л орж ирж байгаа. Гахтаа гайгүй орж байгаа. Зүгээр тэнд бол зүгээр. Амар улаан харагдсан. Гайхалтай шүү. За энэ өрөө дүндэрлэхөө тэгвэл. За баярлалаа минь үү. Таньсан маш их баярлалаа. Ийм сонирхолтой байна те. Ажлыг амжилт хүсье дүүнэртээ тий. Баярлалаа. Подкаст байна те энд. Танд бас бүтээгдэхүүн мундаг юмнууд бүтээгдэхүүнүүд бас танах оруулж ирдэг юм байна те. Болж байна те сайн байна шүү дээ. За амжилт хүсье баярлалаа. За SV подкастын 34 дахь дугаар 33 дахь дугаар энэ үрээд өндөрлөж байна. Тэгээд бидний яриа таалагдсан бол манайхан тэгээд подкастаа илүү дэмжээрэй. Тэгээд эх 7 хоног дахиад өөр гоо сонирхолтой зочин тохиолцгаая.